Энэ оны хамгийн дуулаан өдөр буюу Дэлхийн сүнэх тухай сургалын маргааш өглөө. Умард Монгол дархтын хотгорт нар мандаж байна. Сардгийн цаанаас алгуур мандсан жавартай өглөөний наран бол энэ үеийн хамгийн богино өдрийн нар. Ёс эхэлж дархтын хотгорт хасах 50 хэм хүртэл хүйтэрч байгаач өнөөдрөөс шөнө богинсон цаг наашлах боллоо. Дугаар сарын 22-ны энэ л өдөр эх орны маань хойморт амьдардаг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан иргэд зүүн тайгадаа цугларчээ. Цаатнууд зочноо хүлээж байна. Ерөнхийлөгч зүүн тайга руу ирж яваа. Хоймор Мартаг тайганд ирсэнд одоо цагаан уурчуудын өмнөөс маш их баяртай байна. За их баярлалаа. Өндөр амжилт хүсье. Бүрэмжөө. За яваад агараа. За ингээд энэ будаа гурил өөр юу ирлээ. За хүүхдийн цүнх хотоос нэлээ юм авчирсан. Дээрээс нь тэнд цаанд өх жамц давс авчирсан шүү. Бас юу ирсэн байгаа. Юу ирсэн тийм ээ хужир ирсэн байгаа. Одоо энэ хангаа газар. Тэгээ та бүхэн өрх гэрээрээ хуваагаад аваараа. Би тэр жамц давсыг богдууланд буг гөрөөс нь тавьж өгдөө. Одоо бодвол одоо хужирсаж байгаа байх гэж бодлоо. За ингээд. За уусаа. Энэ ингээд бэлгийнхаа дээжийг өгчөө. Минийх үү. За энэ дотор нь чихэр байгаа шүү. За тэгээд. Тэр нэг байна. Нааш миний хүн. Сургууль сурдгүү. Хэддүгээр ангуу. За дөрөвдүгээр анги. За дотор нь чихэр байгаа. За нааш. Сургууль явж байгаа юу? За хэддүгээр ангуу. 8 дугаар анги. За сайн байна. За тэгээ. За хоёр дугаар анги.
өөр юм бэ? За тийм энэ охин. За энэ нутаг нь эртнээс нааш одоо Монгол улсын түүхэнд нэгэн дөрдөгж ирсэн газар л да. Монголын нас төвчөн дээр гардаг 1207 онд Чингис хаан хүү жүчигээ ийшин явуулсан энэ нутагт. За 1757-58 оны өвөл одоо Цэнгэнжив ноён Манжи эсрэг бослог гаргаж тэнцээд шахагдаад ухрахтаа энэ нутгаар ирж өвөлдсөн. Цаатнууд аймгийн төвөөс 300 гаруй, Улаанбаатараас 1000 км алсад орших Дархадын хотгорд амьдардаг. Гэвч төвөөс хол байна гэдэг хөгжлөөс хол байна гэсэн үг биш ээ гэж цаатнууд ярьж байна. Өнөөдрийн цаатнууд бидний олонхын төсөөлдөг шиг алс бүглүү газрын хагас сэрдэг хүмүүс биш. Уламжлалаа гэхгүй бас хөгжлөөс хосрохгүй байх нь Монгол улсын хамгийн цөөнх үндэсний өнөөдрийн зорилт. Би анх ерөн гэрчи яг ирнэ гэхдээ зэрэгтэй итгэхгүй байсан одоо юу гэж ийм хөхөөлөн идэрсэн ийм хатаа хөтөө цагтаа яаж ирэх үү гэж би бол юмшиггүй байсан нэг. Одоо ингээд ийм дээлтэй ингээд даарахгүй нь юм ээ. Гар марн одоо даараагүй нь. Аль үгүй. Гар бол ер нь даараагүй шүү дээ. Дараагүй гээгээ. Одоо ингээд 77-той. 77. Одоо нэр хэн гэж байна танаа? Фонсен. Фонсел юм ээ. Фонсел юм ээ. Одоо энэ зүүн тайгдал байсан уу? Түүн тайганд байна. За. Энэ заавны үлдээд 25 жил ажиллана. Цаагаа унаад. Таагуунаа. Цаагаа саана. Саана. Хэдэн сараас саад юм бэ цаагаа чинь? 5-6 сар. 5 сараа. 5 сар. Янзгалж эхэлдэг цаад. Янзгалж эхлээд. Янзгалаад ер нь нэгд янзг гарах уу бас ихэр гарна уу? Гарна. Хаяа гардаг. Хаяа гарах уу? Хаяа. Тийм. Цаа сүү хэр гарах уу да? За нэг 250 гараа. 250 гараа. Өдөрт хэд саана? 2 сар. 2 саана. Сайхан ааруул хийх үү? Хийн. Зүгээр одоо ингээ гараа бариа зогсож байна. Гараа сайн барьцаа. Та чи их сайхан дуулдаг байсан юм биш үү? Ийё. Та нэг ганц дуу дуулчих л да. За. Ямар дуу дуулна? Цаатан ардын нэг сайхан дуу дуулчих. 우누햄베 타원가ля노이 오노기엠 갈화기에노이 우루겨스타노냐웨스카노이 오노겐나 메셰가예모이 갈화햄베 타원가ля노이 갈화기엠 하더리에모이 까라자스타노냐웨스칸 어이 갈화켄나 Энэ цагаан цай гэж чинь бас нэг ховор гэж байгаа. Монгол улсын ерөн гэрчтэй одоо манай тайлбартай ингэж хэлж байгаа маш их баяртай надад таатан нэгэн үүтэй тийм учраас бидний локтан шиг одоо энэ таван цагаар одоо эдгээр хэвчээ тэгээд энэ нэг ерөн гэрчтэй одоо мартаад явуулж хата хоёрын дараа залуу сайхан цагаар шилжиж барьж байна. 2 жилийн дараа ирж унж болох юм биш үү? Хаал явна. Хаа явах уу? Хойд таагаар бол гарчвал нууд руу гарна. Харин. За. Хүжүүнд нь уйчих уу? Ерэн цаа гэдэг амтны их номхон тийм юу юм аа да. Номхон. Сайхан номхон амт. Цагаан унаад гэдэг дуу байдаг үстэй. Тийм дуучин одоо тэгээд цагаан цагаа унаад байлаа. මොකද කොමන් හරියට тэгээд цагаан цагаа унаад зүгээр тэгээд дахиад байдаг. За хоёрлаа.
За нийглийн үед бол энэ хүмүүсийг бүгдийг байнга ажилтаа болгохын тулд цагаан нуурын ан агнуур заагсны байжхуу гэж байгуулсан 1985 онд. Тэгээд цагаан нуур сумыг байгуулсан. Эрдэнэцэн төм улаан уул сумд байсан цаатан хүмүүсийг нийлүүлээд тэгээд энэ ажихуу маань 93-4 оны үед хөвчлөгдлээ л да. Тэгээд сумын төв дээр элжсэн мэлээ хүн бас цаа бог маллаж яваа. Хөвчилж яваад хөдөө гараад за ингээд нэгдлийн үед бол нэг 10 хэдэн айл цаа малж исэн. Тэгээ одоо бол ингээд 40 гаруй болоод ингээд тайга айлуудын тоо мэлээ нэмэгдсэн байж байна. Ерөнхийлөгч тэгээд танаа гэлт ороод юу яриа та нар? Бид нэрээ одоо яах вэ? Наж амьдрал одоо энэ урт байдлаа энэ таамал одоо эднээсэн одоо тэр тухай ярьсан. За цаа хичнээн цаатай байна. Цаа яах вэ? Энд зөвхөн тайган дээртэй нэг 360 цаа байд юм. 360 цаа. Баруун тайганд байна одоо ихэнх цаа маань цаа тоосоо. Баруун тайгад бол 1000 цаа. За одоо яг тайганд цаа маллан амьдарч байгаа нэг 50 гаруй өрх байна. 50 Тий 50 баруун тайг гэдэг байна, зүүн тайг гэдэг байна. 1000 гаруй цаа манууд ер нь цаана маань ихэнх нь баруун тайганд байна. За тэгээд 400 шахуу цаа зүүн тайганд. Одоо бол яг энд 12 өрх айл одоо цаагаа маллан амьдарч байгаа. За цаавд ерөнхийдөө нэлээд одоо нэг цасны ихийг дагаж явдаг учраас цаа бол бүгд оторт байна. Унлагын зариунд бол одоо иймдээ байж байна. Мобикомын хувцастай хүмүүс эндээс ирэх юм байна шүү дээ. Одоо бидний хувцас ярих юм байна. Гурван ч нэвтрээд ороод ирчихвэл нэлээд л интернет центр ч өдөртэй олох үйс бараг цагаан. Тийм байна. Энэ хойтлын уул мол руу цаамаагаар гарч болдгүй юу? Болно гэж дээ, тийм. Бодно. Энэ хойтлын уулан дээр гарахаар Энэ ирчихсэн болно шүү тийм ээ. Тийм. тий энэ дээр гарвал одоо сайхан бараа алсын бараа харагдах байх та. Гоё. Тийм ээ. Овоо би. Овоо байгаа. Тийм үү. Цаа чи одоо ямар ч уул руу ямар ч их зүйл Хамаагүй гараад явж ирчихдэг. Хасаж үсэл явуулж байна. Тийм үү. Монгол шараас ирж байгаа тийш тэнгис гол энэ чи яг энэ. Тийм ил байгаа. Ерэн дээр нь суужилж чадвал тэгэл зүтгэл ах уу цаа. Яваад. Хүч шагаа. Тэр нодлын нэг биологч Америк залуу юу орж ирсэн л дээ. Жиг зүх яг жинхэнэ цааны минерал давсан. Минерал формула гэдэг бүр рейндер гэсэн тэр нь Нью-Жерси мужид өөрсдөө үйлдвэр найдаг. Тэргээ үйлдвэрлэдэг. Тэгээ тэр компаниас Ruben Foundation гэдэг Ruben сангаас 100% хөрөнгө оруулалтаар тэр давснаас 2 тоног оруулж ирсэн. Тэгээд зүүн баруун тайгандаа хувааж өгсөн. Тэр давс хүн болгон л одоо тэр давс дууссан болгон тэр давс хамгийн сайн юм байна гэдэг. Тэр нэг олон түнний минералт болохоор их витамин агуулсан. Бас цаандаа сайн. Тэгээд нэг одоо жижигхэн төлд өгнө шүү дээ. Тэр баг багаар нэвэр нь хурд уурахтаг. Биеийн томборт өгч юм уу тийм ээ. Тийм олон давуу талтай. Тэгээд бас цааштай тийм минерал давс. Цаанд зөрүүлсэн давс юм байна шүү дээ. Яг рейндер форм байхгүй. Томчууд давс ужирын тухай яриа өрнүүлж байх зур харин нэг том хүн ерөнхийлөгчийн өвөр дээр давсанд явсан байлаа. Бяцхан охин үе тодхон хурхирагч томчуудын ярианд энэ нь саад болсонгүй. Авар хэдий төрдийн ирнэ янз бүр. Таван дөрвөн цараа холтаасан. Тийм үү. Энэ жил их ороо орсон л да.
захираад сайн унтчих. Цастай хатөлдөж илээ тэгээ мэт цаасан баг. А ер нь бол төлөв нь бол цасан дотор гарахад нэг юу яахгүй гайгүй ч дээ. Яах ч. Тэ? Тий. Гөрөөс маягаар. Гөрөөс маягийн тэгэл. Хүмүүнд өгчвөл гол ч юм. Оо тийм үү? Гол. А бас их ариун цэвэрч юм байна. Зээрч. Голом. Сүүдэр мүдрээ тусгаж болохгүй. А төлөлөөд уураг энтер гэж байх уу цаа? Уураг сан. Баа сан. Тэгээ бараг янз онтны өгч юм дээ. Тийм уургийг хөхүүлээд. Уурга уучаад хөлн дээр босоод ирж байгаа юм чи. Жижиг юмнууд их өөрхөө. Тийм үү. Цаа ихэрлэх мүү гэж үнэн үү? Тийм яриа байд юм уу? Цаа ихэрлэх нь ихэр одоо хоёр янз гэж үздэг юм байна. Тийм үү? Тэгээ бараг ховор байд юм дөө. Одоо ихэр гартгүй. Бараг 10 жилдээ нэг тохиадаг байл. Оо за. Хаяа бас усан ихэр бихэр гэж байд юм шиг. Тийм усан хэрч байдаг. Муу яар. Тийм л баг. Хэр хол нөхөө одоо хаварч. Одоо энэ өвлжээ байна. Одоо эндээс хэр хол нөхөө? Эндээс 6 цаг. Тийм үү? 7 цаг л мараад. 7 цаг мараад. Тэнд одож одоо маш яачдаг болцсон. Оо за. Хаваржаан. Хаваржаан. Моргаар. Урд нь очтгүй байсан юм. Очтгоос энэ одоо нөгөө газар чинь усгүй болоо шавар юм гардаг байсан. Шавар нь хатаад. Тэгээд машин зам гараад. Одоо ус амар шигж байна. Өртөн хялбар айлууд очсон уу? Очаагүй. Бид нар нэг нутгалсан. Ус ширгэж яах гэдэг чинь тэр одоо нөгөө нэг дулаар л гэдэгтэй бас холбоотой байх шүү энэ. Цэндэг энэ тэр нь юу яагаад? Хуурашаа. Тий хуурашаа. 3 жил тэр маш өсдөг болчихлоо. Төрийн тэргүүнтэй яриа өрнүүд хийн бүсгүйг заяа гэдэг. Америк хятад боловсрол эзэмссэн Англи хятад төгс хэлтэй. Заяа ажлаа хийж яваад алс нутаг заатны бэр болжээ. За чи яаж яваад энэ төрөд рүү тэгээд? Би сайн дурын ажил хайжсэн л доо. Энэ тэгээд сайн дурын нөгөө байгууллагт ороод тэгээд програм координатор болоод зэбэ. Энд ажилдаг тийм төв байсан юм уу? Тий, энэ цагаан урт бид нэ тийм цаачин төвгээд төв байгуулсан байгаа. Тэр төвөөрөө жуулчдыг цаачин төвөөр орж жуулчд тэндээсээ гаднаас морь мал хөтөж авч яхаар тайганаасаа тайган хүмүүстэй бас жоохон мөнгө төлөөд. Тийм төв анх нээсэн л дээ бид нар. Тэгээ энийг бас тэгээд хүмүүс нэг явахгүй бас тэгээ сайн танигдаагүй. Гэхдээ Lonely Planet-тэй бол бичигдээд авцсан. Тэгээд тэр хүмүүс тэр холбоогоороо одоо 4 жуулч ярьчлаа. 4 морь нэг хөтөж 2 ачаа ч юм уу. Тэгэхээр чи яг тайганаасаа хүн болгон морио өгөөд тэгээд жуулч тосч аваад хүргэж өгөөл. Тэгээд газар дээрээ залин авах тийм одоо их усруудыг нээж өгсөн манай төвөөс 2008 онд нээсэн. Одоо тэр газар дээр ажиллаж байгаа мó ажиллахгүй юм чи? Тэгээд төсөл дууссан. Төсөл дууссан. Морган 190 юу? Морган энэ дараа одоо энэ ирэх жил ирнэ гэсэн. Энэ 100. Тэгээд төсөл дуусаад энд үлдчихсэн юм ба шүү дээ. Тайган хүн болол. Яг гошууд үлдээгүй. Уцаа тэгээд дааш утас тэр чи ховын асуудал. Утас мутсаар яриа. Тэр үе чи сүлжээ авахгүйсэн ш наага авчих. Тэгэл сүлжээ мэлжээ ороод. Холбоон дээр 1000 ойчилж иж нэг уцаар ярьдаг байлаа цагаан. Тэгж байгаа чи тайгаад төөрцсөн юм биш үү? Төөрцсөн. Тэр үед талаас нь маш их. Харин тийм дээр үед нөгөө уцаар ярьдаг байх чи мэдж байгаа үү? Мөрөн гэдэг одоогийн хүмүүс бол мэдэхгүй дээ тийм ээ. Нэг тийм сонин дуугаар дууддаг байсан. Тасарчин тэр. Тэгэл дахиад тэр хоёр дахь кабин руу ороороо гэдэг нэг тэгжээд байгаагүй юу. Адч дотгш ярих ч одоо Улаанбаатарын бараг бүгдээрээ төв шуудан дээр очиж ярьдаг байсан биз дээ. Тэгээд дамжуулдаг аймагаас суманд бандруугаа гэдэг. Гэхдээ утастай айл гэдэг бол бас нэлээд сүүлд гарч ирсэн байх шүү. Тэгвэл чийш бас нэлээд дээр үеийн хүн байх юм шүү. Тийм гэнэ. Өнөөшин цагаан урт хасах 48-ын хэмгэж цаг уурын албанаас анхааруулж байлаа. Гэвч цагаан уурынхны хувьд энэ бол сочирдмаар хүйтэн биш. Ерөнхийлөгч ирснийх олуулаад сугларсных заатан олон галаа өрдөж дууга өргөн хамгийн урт шөнийг богиносгож байна.
Өвөг доржгойн урсанд элбэг доржгойн хонхоор болжээ. Зүүн тайгийн урт бас хүйтэн шөнө. За ингээд хөвтөйдөг энэ. Гайгүй юм шиг байна. Сасар уухаар жоох ингэж сайхан халаад хэрнээ амархан гардаг гэж ярьдагсан. Энэ шин нилээ хүйтэ онцноо. Ой, хүйтэ онох шиг боллоо тийм ээ. Ийм ястай үрч хурдурдны хас илүү хөөтөн. Илүү хүйтэ онцноо. Амар хөөтөн онцсон. Ярин одоо ерөнхийдөө даар хоолой гэдэг юм санаа зовсон чинь их даарахгүй ханлаа. Даарвал дуудъя гэж бодсон даарсангүй ер нь бол. Харин чи ястаа даарсангүй. Бид нэр одоо юу тийм 2 хуруу хөлжсөн байна одоо тэгж хөлждөхгүй байсан. Аа, савта усуу. Савтоос. 2 хуруу хөлдөж шансаа. Тий. Аргагүй хөлчөр бай. Дараагаа сах. Хонц дарахгүй сайн биз дээ. Хонц дарахгүй бол маш сайн. Хонц дараад одоо хамгүй муу. Ястаа дарахгүй сайн ч гэсэн байна ястаа сайн. Сайхан амарлаа шүү энэ чи. Агааст ер нь сайхан онцсон. Тий, эдгээр насандаа ингэж уртсан тонж байгаад би эдгээр нас хүртэл одоо зайгүй одоо ингээд ястаа ерөнхийдөө маш их хоёроо биднээс хаж амьдрал бадал дээр та хамт одоо тийм ерөнхийдөө хаанч байхгүй гэж одоо ийм халуун сэтгэлээс аваад явж. Онлгүй яг нь бид нарт майхан тоноол мөнгөстэй тоноол явдаг. Тэн дээгүүр онгорхоо юм байна тийм ээ. Онгорхоо дээгүүр онгорхоо. Хави өөр нэгэн цантсан байлаа өглөө. Цантсан. Одоо энэ галын юугаар галдчихаар харин цан нарилдаг. Өглөө тэр энэ юугаараа цан байсан үг хүйтэн хана. Тий. Цантаж онд юм байна. Тий. Нэг гал нэгэн юугаар одоо тэр цан хайраад одоо ийм одоо 7 гэхэд эн чи үр цайгаагүй байд юм шүү. цайгаагүй бай. Одоо ингэ нэг 8 дахиад үр цайх байх та. Тийм одоо 8 дахиад үр цай. Тайрын хамгийн шалгарсан унаа. Цаатны хамгийн ихтгэлтэй туслагч амин зуулгынх нь их усүр бол цаа. Манай дэлхийн хамгийн өмнөд хэсгийн бас хамгийн том биетэй цаа бугыг Монголын цаатнууд малладаг. Цаа буг бол гол нь ерөөсө унлаг эртнээс нэш. Ялангуяа анчин аймагуудын гол унлаг бол цаа буг байсан. Ууланд их сайн юм. Ер нь морьтой адилхан одоо уулаар явхад бууж мордоод өксгтөө оруулахдаа бууж мордоод байх шаардлага ерөөс бараг байхгүй. За асган дундуур бол морийг хөвжөхгүй асган дундуур явчихна. За намаг дундуур шигдэхгүй явчихна. За усанд бол одоо дээрх хүн л унахгүй бол тэгээд эзний аваад сэлэл гардаг ийм юм л да. Тэгээд бэлчээр голохгүй өвөл бол цасыг завчаад тэгээд гүнзгий нөх гаргаад тэрэндээ өөрөөс дулаан байна.
Тэгээ нөгөө хөвдө болоод идчихдэг юм байна. Арай дулаахан. Цаашаа тавьчих. Тийдэг биш. Яа энэ. Надад хүйдэн бачиж. Хүйдэн бач. Нарахаа. Тийдэг байхын таад мөхсөн. Оо. Дугаач. Туурах дээр. Эмэд нэг аягаад өгч зүгээр. Жижиг аяга. Энэ жижиг аяга. Цаанаас нэг аяга. Хуваана. Ой. 어디근데 와서 호와지 Өчигдөр бас хоолоо хууж идсэн. 어디 내가 사놨다 하면 안 돼. 호다 호와지. 어디 사는 호와가 왜 있나? Хоолоо хууж идчихсэн гэ санах байлгүй. 사는 누가 더 어디 뛰었대. 어디다 먹는 거. Жоохон шүлгийч. Зүгээр хэрэггүй. 내가 이거 나서 Чи наатах санаа тавь. Тайхан дээр. 어디 뛰었어. 야따지 내가 이건데요. Чи нэг халбах өгч гинэ. Тэгэл болоо. Яа. 야따. 와지지 호와지지. 그냥 바일러서 상을 야오는 Олон хүн баярлсан. 어둠 바일러서 상을 야오는 야따. 아직 머리 대실고. 이나 못다 삭도 앞면 뭐와서 За бөөс. 뭐와 그때 호른 있네. За. 인도 있어. 이나 호른은 이득들 와서 내 바가 절도 봐야 돼. За. 인 와서 있네요, 맨. За. Нүүхэрээ яа тийм одоо тэгээд аваад авдрандаа хийгээд тэгээд 그런데 нүүдэг. 도스타 사운드 히. Тий, савнд хийгээд аваад яв. 나도산. Уул нь халахлаад тайгад нар эрт буудаг. Ерөнхийлөгчтэй өнгөрүүлсэн цаатнуудын маань 1 хоног хоромхон зур өнгөрчээ. Зүүн тайгад ховор зочинтой хамтдаа байсныг гэрчлэх гэрэл зургууд дурсам чадгалан үлдэх болно. Одоо ингэ нар байж байгаа дээр бүгдээрээ сайхан зураг хөргөө авахуулаад үлдсэн дээр баг. Тэгсэн дээр тийм ээ. Одоо зураг үлдэн штэ. Тийм учраас эхлээд яаж авахулмаар нэрэгдийн урдын дарга зохион байгуулч. Зүүн тайгаар нь, баруун тайгаар нь, дараа нөгөө сумаас ирсэн улсууд одоо нөгөө улаан уулын улсууд байгаа. Манай зүүн тайгийг нэгтээ яач. 앵기라 접시다라 다는 За одоо энэ Монгол нутагт 9 эд эхэлж байгаа ийм үе байгаа. Тэгээ өнөөдөр бол хамгийн богино өдөр хамгийн одоо урт шөнө болж байгаа ийм үе. За нөгөө талаас одоо миний зогсож байгаа газар бол Хөвсгөл аймгийн газар нутаг. За Хөвсгөл аймгийг бид бүхэн мэднэ. Бид одоо улсынхаа хоймор гэж үздэг. Одоо манай хамгийн хойтлын газрын зураг дээр бүгдээрээ мэдж байгаа. Хоошоо бүр ингээд нилээн ингээд сүлхийгээд орцсон тэр хэсэг шүү дээ. За тэгээ Хөвсгөл аймаг дотроо цагаан нуур сум бол яг энэ хоймор талын эзэж байрладаг ийм сум. За цагаан нуур дотроо одоо өнөөдөр миний уулзсан энэ одоо цаатан олон түмэн маань энэ одоо хойморт амьдардаг ард түмэн юм аа. Тэгээ энд нэг онцлог байгаа. Одоо яг энэ миний ард талд ингээд харахад бол Монгол шарын даваа гэдэг хойрхон байна. Манай хамгийн одоо манай улсын газрын зураг дээр хамгийн хойт талын одоо цэг гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хойтлын цэгээс ингээд харахад бол Монгол улс бол ингээд бүгдээрээ урд харагдчих. Бүх юм одоо нэггээр хэлбэл
энэ Монгол шарын давааны эндээс харахад бүх юм урагшаага чиглэсэн ийм одоо харагдаж байгаамаа. Тэгэхээр ер нь бид нар цаашдаа бол мэдээж урагшаа харж хөгжих ёстой, урагшаа харж явах ёстой. Тэгээд би бол ерөнхийлөгч болоод бүх аймгаараа явсан, ер нь бүхэл үндэсний ястантайгаа уулзсан. Тэгээд хамгийн одоо цөөхөн одоо ийм бас үндэсний цөөнх болсон манай Туваа улсуудаас гаралтай бид одоо Урайхаа гэж ярьдаг ийм одоо хэсэг улсууд яг цаагаа маллаад байж идэг энэ одоо хэсгийн газар ингэж амьдэрдэг нэг 60-аад өрх айл энд амьдарч байгаа гэж ингэж ярьж байна. За нийлүүлээд үзэх юм бол нэг 130-аад өрх айл байгаа юм байна. Ер нь сумын төв юутайгаа ингэж нийлүүлэхэд тэгээд энэ хүмүүсийн амьдралтай танилцж ингэж явж байгаа. Энэ одоо улс орныхоо хоймор газраас энэ одоо цаатан зон олон төмнийхээ одоо дундаас тэгээд одоо Монголын хамгийн хойдлын цэг дээрээс бүх одоо зүг урагшаа харагддаг энэ цэг дээрээс ингээд одоо зогсоод мэндчлэх юм боломж олдсон их баярлж байна. Ховор хүмүүс хоймор нутагтаа үлдлээ. Хоймороос гэр дүүрэн харагддаг. Хойд зүгээс урагшаа бүтнээрээ үзэгддэг. Олуулаа хөгжинэ. Гэхдээ цөөнхөө бид үлдээх ёсгүй. Энэ бол монголчууд бидний нийтлэг хүсэл. Көрбен улас торактық дерлерің хажысындан харақырда хана ете самалалдай хажысындан көрбен